Минь төргий. Өнөөдөр болохоор бүгдээрээ мэргэжлийн нэгдсэн холбоодыг хэн бүртгэх вэ гэдэг асуудлаар Үндэсний хуулийн цэцгийн дүгнэлтийг хууль зүйн байнгын оргоор хүлээж авсан асуудлыг ингээ хэлцэж байна. За 2024 онд улсын их хурл одоо шинжилэн зохион байгуулагдсанаас хойш улсын их хурл дээр нийт тийм 17 цэцгийн дүгнэлт орж ирсэн ба. Нэлээд олон орж ирсэн гэсэн. Тэгэхээр энэ улсын хурлаас өмнө нь батлагдсан хууль тогтоомжууд ямар нэгэн байдлаар л үндсэн хууль зөрчсөн байх нь тогтоогдоод байна гэсэн. Тэгээ энэ дээр нэг хариуцлагын шин чанартай асуултыг асуусан юм аа. Энэ одоо манай их хурлаас сэтгэмжлэсэн төлөөлөгч Батнайрамдал гишүүн манай хариулахаар байна уу? Уул нь одоо цэцгийнхэн өөрсдөө хариулах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр анх энэ хууль улсын хурлын чуулганд улсын хуралд өргөн баригдахад дээд шүүх бүртгэнэ гэсэн зохицуулт орж ирээгүй байна. Орж ирээгүй. Тэгээ засгийн газрын 2018 оны 7 сарын 9-ний өдрийн 30 дугаар хуралдааны тэмдэглэлийг харахаар төрийн захиргааны төв байгуулгын бүртгэнэ гэсэн агуулгатай орж ирсэн маамлалт. Тэгтэл эдийн засгийн байнгын хороогоор хилцэгдэх үедээ энэ тусгай яам зөвшөөрөл өгөхийг нь зөвшөөрлийн тухай хуульд байхгүй учраас ерөөсөө дээд шүүх болгочоо гэд ажлын хэсэгт байсан гишүүд гар өргөө шийдсэн. Тэгэхээр одоо энэ үндсэн хуулийн зөрчилтэй заалтыг оруулсан субъект өөрөө хариуцлага хүлээх үү? Тэнд 18, 19 он тэрнээс хойш хэдэн жил явчаад хичнээн байгууллага хохирчоод байхад энэ хариуцлага хүлээх одоо субъект нь хэн байх вэ? Зүгээр л хуулиасаа энэ заалт нь өчнгөө болчхоор ингэ болчих уу? Уул нь бол үндсэн хуулийн цэцгийн хуулийн 22-ын 2-т одоо яах вэ? Нөхөн төлбөр одоо хохирол байвал яаж барагдуулах вэ? Энийг шийдвэрлэе гэсэн заалт бол байна. Энэ хэрэгждэм болов. За өчигдөр улсын хурлын чуулганаар одоо улсын хурлын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал ингээ тэр хууль хэлцэгдэх хэсэг нь дэмжигдлээ. За энэ хуулийг бол эсэргүүцээд байгаа гишүүдийн гол асуудал нь үндсэн хуулийн цэц аливаа албан хаагчийг албан тушаалтныг эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэх субъект биш байтал ийм эрх одоо энэ хууль хэрэг батлагдвал олгохдох ч. Тэгэхээр хэдэн жилийн дараа хин нэг нь үндсэн хуулийн цэц дээр гомдол гарах юм байна л да. Тэгэхээр цэцийнхээ авч үзээд үндсэн хууль зөрчсөн байж тээ гिचингүүд тэр хүртэл эгүүлэн татгцсан улсын хурлын гишүүд тэр агуулгыг оруулж ирсэн субъект ямар нэгэн хариуцлагад оногдох болов? Энэ дээр хариулт таяа. За Отхон шарын Батнайрамдал гишүүн асуултанд хариулъя. За уянгаа гишүүний асуултанд за улсын хурлаас томилогдсон, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бас сэдв болон эрх үүргийн хүрээнд хариулъя. За та хэлж явах шиг 17 цэцгийн дүгнэлт улсын хурал дээр 2024 оноос хойш ирсэн байна гэд. За энэ өнөөдрийн бидний хэлцэж байгаа цэцгийн дүгнэлт гарсан бас үндэслэл нь Монгол улсын иргэн номын баясгалангийн гаргасан мэдээлэл за улсын дээд шүүхийн хүсэлтээр за энэ хууль зөрчсөн хэсгийг тогтоолохгүйгээр гомдлын хүрээнд бол цэцгийн дунд судлалын дүгнэлт гараад улсын хурал дээр хүргэгдсэн байгаа. За та өөрөө бас нэлээд судалсан байна л да. Тэгээ анх миний харснаар бол анх засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр бол улсын дээд шүүх бүртгэн гэсэн агуулга байгаагүй гэж ойлгосон. За дараа нь улсын хурлын одоо байнгын орны хилцэх хүрээнд ажлын хэсгийн хүрээнд бол одоо улсын дээд шүүхтэр бүртгэн зүйтэй гэсэн саналын томьёол орж батлагдсан гэж ойлгосон байгаа. За хариуцлага хүлээх субъектийн хувьд энэ өнөөдрийн яг дүгнэлтийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн одоо эрх үүргийн хүрээнээс гарцсан асуулт учраас энийг орхиод явъя гэж бодож байна. Тэгээд ёс зүйн асуудал. За ер нь үндсэн хуулийн цэцээр өнөөдөр улс төрийн намын бүртгэл явдаг юм байна. За мэргэжлийн нэгдсэн холбоодоор бас мэргэжлийн нэгдсэн холбоод буюу төрийн бус байгууллагын бүртгэл явахаар ингэж болсон юм байна. За сая бас орж ирсэн хуулиар бас ингээ нэгсэндээ дээд шүүхтэр үндсэн хуулийн цэцээр бас нэмэлт агуулгууд орж ирж байна л да. Тэгэхээр энийг бас цаашдаа улсын хурлын хүрээнд ч бас ярилцах зүйтэй л гэж бодож байна. Энэ улсын хурлын мэргэжлийн байнгын хороод энэ цэцгийн дүгнэлтийг хууль зүйн байнгын хороо нөгөө төрөл байнгын хороо үлээ. Эдийн засгийн байнгын хороос хилцсэн байгаа. Тийм болохоор энэ хилцэж байгаа энэ асуудал байнгын орооны санал дүгнэлтэд оруулж ирсэн асуудал
Тэр анхаарах ёстой шүү. Энэ дэр байнгын орооны дарга нар байнгын хороодын ажлын алба. Тэгээ одоо итгэмжлэн төлөөс бүх юмыг ацгалчаад ингээ өөрсдөө алга болчдөг байж таарахгүй. Энэ гишүүдийн яриад байгаа асуудал дээр онцгой анхаарч ямар шийдэл байх талаар танилцуулаарай. За болдсон юм гişүү. За үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага гамаа. Тэгээ ингээ одоо их хурлаас хууль батлуулцдаг. Тэгээ хэдэн жилийн дараа зөндөө олон иргэн аж ахуй нэгж хохирсны дараа аль нэг заалт ингээ өчнгөө болгоод сууж идэг ийм байгууллага болчиход байгаа юм байна. Тэр үндсэн хуулийн цэцийн тухай хууль дээр магадгүй өөрчлөлт оруулах ёстой гэж магадгүй. Тэгээ их олон 10 мундаг хуульчид бол улсын хуралд байхгүй гэхдээ ажиллаж байна. Тэгэхээр тэр хуульчтай бас урмаар байна, хичээнгүлэн хүсмээр байна. Одоо энэ олон агуулгууд шинээр одоо нэмэгдэх гээд байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээс нь давсан асуудлыг хуульчилж гаргах гээд байна. Энэ дээр саналаа нээлттэй илэрхийлээч ээ. Үндсэн хуулийн цэцгийн тухай хууль дээр хамтарч ажиллахыг хүсье. За гэлээ. За Сүхбаатарын Эрдэнэт гишүүн асуулт асуунаа.